Миний эрхэлсэн ажлын хувьд бол нэгдүгээр хэсэг маань юм байна. За тэгээ. За даас ангитайгаа ажилласан талаар бол одоо би ярий. За миний анги бол 6-гийн А анги. Энэ ангийг би бас нодлон Хүмүүжин багшиг ясны дараагаар хагас жилээс авсан байгаа. За ангитай манайх 14 хүүхэдтэй, 9 эмэгтэй, 5 эрэгтэй хүүхэдтэй. За ангидаа эрхэн болгож одоо хийж хэрэгжүүлэх хамгийн чухал ажлууд бол сургуулийн эрхэн зорилгод байж байгаа. Цэвэр ёс зүйтэй байх, нийтлэг оюуныг дээдлэх, аюулс чадвар хөгжүүлэх, амьдрах арга ухаанд суралцах. За эднэрийг өстой зохицох хэмжээгээр эзэмшүүлж улс суурийг нь зөв чиглүүлэхийг хүсэж ажиллаа явуулсан. За энэ ажилд бас эцэг эхчүүд маань маш их тусалдаг учраас хүүхдүүд маань хичээлийн хоцрогдол таслалтгүй явдагт нь би одоо эцэг эхчүүдтэй маш их талархаж байна. За энэ цэвэр ёс суртахуун дээр бусдыг хүндлэх, бусдын үгийг анхааралтай, төвчээртэй сонсох, уламжлалт ёс заншлаас суралцах. За энэ дээр яагаад уламжлалт ёс заншлалтай болгож байгаа гэхээр зэрэг энэ хичээл ер нь ерөнхийдөө энэ манай эрхэм зорилгод бол дандаа бидний уламжлал тэгээд одоо монгол хэлний хичээл, түүх, газар зүй, нийгэм гэд ингээд бүх иргэний ёс зүйн боловсрол гэд бүх хичээлүүдтэй ер нь холбогдож байгаа. Тэгээ энэ нь болохоор зэрэг нэгдмэл ийм сайхан уламжлалт бол одоо энэ ард түмнээс бидний эцэг үүдээцээс уламжлалтай наад зах нь гэхэд хүнээс юм авахтай хүүхдүүд алгаа тусаад баярлаа гэж хэлдэг, хүнд талархдаг, хүнд эрг уурлж гомдсон бол уучлалт гуйж чаддаг байвал энэ цэвэр ёс суртахуунаа эзэмшээд явж байна. Улам сайн болно л гэж багш нь боддог. За мэдлэг оюуныг дээдлэх. За энэ дээр бол шин содон мэдээллүүдийг хүүхд бүхэн бэлтгэж ирдэг. Тэгээд тэр мэдээллээ ассемблийн цагаар бид нар хийдэг ажлууд байдаг. Тогтцсон уламжлалт ажлаа хийсний дараагаар хүүхдүүд ярьдаг байгаа. За энэ нь хүүхдүүдэд маш их сонирхлын татдаг, нэг тийм нуршсан биш. Жохон мэдээлэл бэлтгэж ирдэг. Хүүхдүүд тэрийг бүгдээр ингээд тэмдэглэж авдаг. Дараа нь ярьж байгаа хүүхдүүдээс асуулт асууна. Ярьсан хүүхдүүд маань мэдээлэл бэлтгэж ирсэн хүүхд маань бас дотроосоо бусдад найз нарыгаа ойлгож авч үү гэд бас олж асуулт тавьдаг. За энэ бол одоо бүр хүүхдүүд эн чинь 4-р ангиас эхэлсэн шүү дээ. Одоо улам илүү ингээд чанарч явж байгаа. Энэ бас хүүхдүүдийн оюун ухааныг тэлэх, олон талын мэдлэг олж авахд маш их хэрэгтэй байдаг. За тэгээ мэдлэг оюуныг дээдлэх төр бол одоо тэр математик, монгол хэл, үндэсний хичээл хичээлэр хүүхдүүд авчламж сууж байгаа. Энэ нь өөрийн багшийн заасан, багшаас олж авсан мэдлэгээ баттгаж гүнзгийрүүлэхэд нь бол маш хэрэгтэй байгаа. За манай ангиас нөгөө сото хөтөлбөр чинь бас нөгөө 2000, 3000 тэгээд хүүхдүүдийг шалгаруулдаг. Энэ нь тэдний нэг хичээлийн цаг дээр 1-7 хоногт хийсэн амжилтаар нь олгодог юм шагнал байж байгаа. Энийг сурагч Мишель 3000-т, Энрэл 2000-т болсон байж байгаа. 2000-ын гишүүн. За тэгээ ангиараа 3 удаа сотогоор тэргүүлсэн. Ангиараа бүгдээрээ тэр яг зөвхт 7 хоногийн хичээлүүдийг бүгдээрээ хийсэн учраас бүгдээрээ нөгөө меритээр шагнуулсан байгаа. Энэ дээр сото хичээл дээр амжилттай сайн хүүхдүүдийг меритээр шагнаж урамшуулдаг. Энэ нь дараа нь мерит худалдаа явуулахад хүүхдэд хэрэг болдог байж байгаа. За аюулс чадвар дээр энэ дээр манай ангис Мишель Үжингоо нар дээр ирээдүйн клубт нөгөө тэквондогийн сургалтанд явдаг. За энэ тэмцээнд оролцоод Мишель маань шагналт баринд Үжингоо мөнгө медаль авсан байгаа. Нэрэмж тэмцээнээс нь. За тэгээ манай хүүхдүүд бас сургууль дээрээ сод үлэг маань гадаа дугууланд явж байгаа хүүхдүүд сод үлэг маань тэр Монгол жуудо гэд клубт бас явдаг байж байгаа. За Мөнх наран Мишель 2 сургууль дээр хөгжим дууны дугууланд, хөгжим бүжгийн дугууланд, учрал болохоор зургийн дугууланд явж байгаа. Яг сонирхлынхаа дагуу. За энэ дээр би бас нэг юм нэмж хэлэхэд манай
Учир нь зураг маш сайхан зурдаг. Гадуур бас ийм зургийн сургалтанд суугаад сертификат авсан байж байгаа. Учир нь хэн Энерл 2 маань ирээдүйд дэлхийд нэрээ дурсгсан зураачд болно гэж багш нь итгэж байгаа. Өөрөөсөө бас яг тэгж ярьдаг. Мөрөөдөл нь бэлэх болно. За хүүхдүүд маань амьдрах ухаанд суралцах. За энэ дээр бол алхам тутагтандаа суралцаж явдаг гэж боддгоо юм би. Яг тэгвэл мэдээж гэр оронд нь ээж аав нь эмээ өвөө нь одоо энэ юм ингэж цэвэрлээ тэгэж хий, нэгээ хийгээл ингэж зааж байгаа. Энэ бүхэн ч хүүхдийн оюуханд бас ингэж үлдээд өөрт нь дадал болоод явдаг. За сургуулийн үед бол ангийнхаа их цэвэрлэгийг тогтмол 7 хоног бүр хийдэг. Хийхдээ хүүхдүүд угаалгын материал, гар утгын бодисоо бүгдийг нь авчираад 9 сард ингээд блоктой хийгээд хадгалцдаг. Ээлжирээ тэрийг гаргаад ингээд сайхан цэвэрлээд алчуурнуудаа хатаага буцаагаад ээлжлээд ингээд гаргадаг. Ингэж хийдэг. Энэ за цэвэрлэгээ ихт мэдээж гар уран хөдөлж байгаа юмаа цэвэрхэн сайхан чин сэтгэлээсээ угааж байгаа. Дараа нь тэр угаалгын бодисуудаа ингээд эмх цэгцтэй буцаагаад хадгалж яана аривч юм болохт нь хэрэгтэй гэж боддөө шүү дээ. Хэрэг болж байгаа. За дараа нь мэрит худалдаа гэдэг мэрит худалдаанд манай ангийн эцэгчүүд маш идэвхтэй оролцсон. Хугацаанд нь бүгдээр хүүхдүүдийнхаа материалуудыг бэлтгэж өгсөн. За хүүхдүүд ч идэвхтэй оролцсон. За энэ мэрит худалдаа бол бас хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах нэг томхон хичээл болдог гэж би ойлгож байгаа. Мөнгөний үнцнийг мэдрэх, мөнгөөр юу аваад хэрэгтэй ямар хэмээг өөртөө авч яана. Тэрийг буцаага зөв хэрэглэнэ. За тэгээд хүүхдүүдийг бас ингээд мэрит судалтан дээр ажиглаж байхад маш хөөрхөн тийм сэтгэлээсээ би энийг ээжтэй аавна, аавдаа аавна, дүүдээ аавна гэдэг. Тэгээд тийм хөөрхөн сэтгэлтэй байгаа бусдыг хайрлах, хүндлэх хайртай хүмүүсээ тэгээд энэ мөнгөө зөв зохистой зарцуулах ийм ажлуудыг бол мэрит судалтаагаар хийдэг. Энэ бол амьдрах ухаанд сургадаг ажил мөн байна. За энэ нарын 9 сарын 1-ний зураг байна. За спорт өдөрлөгт сургуулиараа оролцсон энэ маань од багш манай байгалийн ухааны захиргааны нийтлийн нэг гишүүн од багш маань спорт өдөрлөгийг зохион байгуулсан, бүгдээрээ эднэрт дэмжиж оролцсон. За нөгөө өжин гой маань шагналаа авсан. Тэрийг захирал маань тайлбарлаж сургуулийн хүүхдүүдэд танилцуулж байна. За энэ спорт өдөрлөгөөр явагдсан ажлууд байна. Хүүхдүүд маань оролцсон. За урлагийн наадам энэ бол сургуулийн жил болгон явагддаг уламжлал болсон юм баяр байгаа. За энд бол хүүхдүүд маш идэвхтэй дуртай оролцдог. За манай гихний. За энэ Б Мишельд бас баяр хүргье. Б Мишельд яг мэрэгжлийн бүжигчин шиг бүжгэлдэг, маш сайхан бүжгэлдэг охин байлээ. Тэгээ бүх талаар ангийнхаа ажилд идэвхтэй сайн оролцдог. За шотогийн амжилтууд нэ. Ангаараа буруудаа орсон. За мэрит худалдаа. Мэрит худалдаа гэдэг энэ хүүхдүүдэд авсан юм их ийм сонирхолтой. За тэгээ энэ худалдааг эрхэлж байгаа хүмүүс нь ээж аавын маань төлөөлөгчтэй байж байгаа. За удирдан явуулдаг багш нь сотогийн багш амар жаргал багш нь байж байгаа. За эхэлж байна эндээ ингээд утаа яриад ингээд орно. За шинэ жилээр энэ жил бол нөгөө боловсролын яамнаас тушаал гараад юутай холбоотой энэ өөрчлөл хүүтрэлтэй холбоотойгоор юг хоригдсан байгаа. Шинэ жил баяр наадам тэмдэглэхийг тэгээд сургуулийн захиргаанаас за тэгвэл баяр наадам тэмдэглэхгүй юм чинь та нар ямар ч байсан ингээд ангиа сайхан ангийнхаа хаалгыг гоё чимэглэтгээ гэдээ уралдаан зарласан байгаа. За манай хүүхдүүд энэ олон далбаагаар ингээд чимэглсэн нь за мэдээж тэр 90 тойрон бол шинэ жилийн бэлэгдэл манай сургуулийн өрөө байдгийг бид дэлхийд нөлөөлөх ирээдүйн зөвд удирдагчид болно гэд. Тэгээ хүүхдүүд маань ийм хөөрхөн санаа гаргасан. Манай сургуулийг төгссөн хүүхдүүд дэлхийн олон оронд соёл оюун ухаан мэдлэгийг төгөрсөн агуу хүмүүс болно гэж бэлэгдэж энэ хаалга чимгэлсэн байгаа. За дунд ангийнхны дунд монитой явуулсан. За энэ нэстэ хүүхдүүдийн бас маш сонирхолтой ажлуудын нэг болсон. Энэ нь яасан бэ гэхээр зэрэг зөвхөн ангидаа биш. 1-ээс 5, 6-аас 9, 10-аас 12 дугаар ангийн сурагчид тусдаа хүүхдүүдийн нэр суглаад хинт ямар ч ангийн хүүхдүүд таарч болно. За ингээд
бэлгээ өгч байгаа нэг том бэлгээ солилцож байгаа. Энэ бол хүүхдүүдийг бас аяух баярлуулсан сайхан ажил болсон. За одоо нэг хүүхдүүд мэдээлэл бэлтгэдэг гэсэн өглөө ассемблийн цагаар нэг хуульт ажлуудаа хийчээд тэг чөлөөтэй загадаг. Ассемблийн цагаар ч манайх тогтсон ажлууд идэг шүү дээ. Хийдэг. Тэрийгэ дээж дуусчаад мэдээлэл явуулдаг. За одоо ингээд эндээс харахад энэ Б Мишель энэ төр ийм олон Б Мишель энэ маш олон сэдвүүд бэлтгэсэн байгаа. Тэгээд энэ хүүхдүүдийг мэдээлэл хэлэхэд эхлээд яадаг байсан бэ гэхээр нөгөө нэг нэгээр нь яг цаан цуун дараалалаар бэлдэж ирдэг гэсэн. Сүүлдээ хүүхдүүд уралдаад аягүй юм ирээд байх учраас өөрсдөө саналаар шууд гараад мэдээлэл авчдаг болсон байгаа. За энийг бол цааш уламжлуулгад явуулахад бас л хүүхдийн хөгжилд зохих үр дүнгүй хүссэн ажил гэж ангийн багшийн хөдөлгөөн үзэж байна тийм ээ. За одоо би 3 дугаар хэсэг буюу заа харгын нэгдлийнхээ ажлыг тайлбарлая. За анхаарал хандуулсанд баярлалаа.